эрэгтэй эмэгтэй сайн найз гэж байдаггүй. Байдгаа. Эмэгтэй эрэгтэй сайн найзууд гэж бол байдгүй байхгүй. Байх боломжгүй. Бүх тийм. Тийм. Байдаг. Миний хувьд бол эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байхгүй. Боломжтой. Байдаг. Байхгүй. Яагаад? Яагаад байдгүй гэхээр ер нь бол би чи эрэгтэй юм шүү дээ. Би чи эрэгтэй юм чи мэддэг байхгүй. Эмэгтэй эрэгтэй хоёр хүн удаан хамт байгаад ирэхээр ер нь яад хийх. Найз гэж гүйжсэн тэр хүмүүс байна. Найз гэж гүйж байгаа л анх харчаал хоёлоо сайн найзууд болъё. Хүүгүүдийн зүгээр л найз харах тэмцтэй. Эмэгтэй хүн нэгдүгээр өөрөө тасаж дууралдаг тий. Эрэгтэй хүн ч гэсэн бас тэгэл тодорхой хэмжээний бас хүнл эмчин бас тасаж дуурлаа шүү дээ. Тэр хоёр би биний найзууд гэж бодож исэн боловч одоо өөр хүнтэй суугаад дараа нь тэрнтэйгээ уулзсан чинь яг өөр нүдээр харах ч юм уу. Хүн ер нь амьдралыг тааж мэдшгүй. Тийм мэддэг. За яг миний хувьд бол эмэгтэй эрэгтэй сайн найзууд за нэг талаас байдаг гэж бодъё. Цэцэрлэгийн хүмүүс байдаг байхгүй юу? Цэцэрлэгийн хүмүүсүүд. Ягаад тэр хүмүүс би бинийгээ харах үнцгөө шал ондоо ойлгож байна. Тэр хүмүүс хизээч ингээд хайр дурлаг би нэг харахгүй. Яг цэцэрлэгийн хүмүүс ингээд найз нөхдөд харна. Бас 10 жилийн хүмүүс тэгж харна. Яг бол ангийн хүмүүс. Тэ? Яг манай ангийн хүмүүс юм байгаа. Тэгэхээр та нарын нас яваад нэг 19 20 хүрээд яг ингээд амьдралаар гад ирэхээр эмэгтэй эрэгтэй хүн юу хүсдэг гэхээр өөрийг нь ойлгох, хайрлах тийм үнийг хүлээж авдаг болчдөг байхгүй юу? Юу найз майз хизээ эрэгтэй найзаач хүлээж авахгүй болчдөг тийм үехгүй. Миний боддгоор бол эмэгтэй найз гэж байгаа. Эмэгтэй хүн чинь бас нэг сонирхдаг хүн, хардаг хүн, өөрийнх нь тайпны хүн гэж үзэж штеп. Тэнгүүд яг эцээс ингээд эмэгтэй найзтайгаа хамт байгаад хамт тэрэлдэл удаж чад хүртэл янз бүрийн болоогүй л байгаа. Би ч одоо дөрвөн эмэгтэй найзтай байлаа. Ясаа дунд нь ороод уусаад нүр амаа бодуулаад айл гэдэл явж явчихлаа. Яасан. Тэгээд Миний хувьд бол байдаг. Надаа амар сайн 3 жил найзлж байгаа. Тэгээ би бинийг бол амар А Б-гүй мэддэг гэж хэлж болохоор нэг эрэгтэй найз бол байдаг. Яахав хүнтэй суугаад гэр бүл болсны дараа хэсэг хүндэрдэг. Тэгэд зарим ишгчүүд гэдэг чинь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хизээч найз гэж харддаг, эмэгтэй хүнийг нь харддаг гэдэг тийм. эмэгтэй хүн те эрэгтэй хүн хоёр хамт удаан байхаар бас юу ч болчих юм бэлээ яаж чих юм бэл. Гүй тийм биш ахгүй да. Хүн өөрийнхөө нэг хардаг өнцгөөс хараад идэв болоо гэж би боддог шүү дээ. Нөгөө нэг эмэгтэй найзуудтай гэдэг чинь мэддэг байхгүй. Гэтэ одоо яг чамд ингээ эрэгтэй найз гэж тэр эмэгтэй найзууд чинь ханиулж чаддгүй л үстэй. Хань болох хүнтэй хань болдог байхгүй. Одоо эмэгтүүний зөвлөгөө надад хэрэг болдог шүү дээ юм да. Яг эрэгтэй хүнд эмэгтэй хүний зөвлөгөө хэрэгтэй байдаг. Эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүний зөвлөгөө хэрэгтэй байдаг байхгүй. Чамд ингээ дүргэлж чи байн холбоотой ингээ сэтгэлчээ ингээ өвдөд ингээ ярилцах гэж чи хэзээ ч эмэгтэй найз руугаа холбогдохгүй байхгүй. Тийм үстэй. Би амьдрал дээр амар ингээд байхгүй замхраад алга болчдөг ч гэсэндээ яг хүнд хэцүү үедээ би биенийхээ яг төвшөөдлгөр болгоод байж чаддаг байхгүй юу. Тэг заавал тэгэж амар найз хэрэг нэг нялхнаал хамт ингээд суух байгаал байнгын нэг тийм наалдаал байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор яг хэрэгтэй үедээ яг төвшөөдлгөр болоод явахыг л хэлж байгаа. Одоо би ингээл нэг өхөлтэй үрэх заалаас баслаа маллаа ч юм уу тийм. Тэгээ одоо хүний амьдралд эмэгтэй хүн заавал байдаг шүү дээ тийм шиг одоо. Найз ихнээс цацлаа инээ тэгээл найз гэж бодож байгаа тэр охин дээр очиод ярьж байгаа л нөгөө охин ингээл жоохон зөвлөгөө өгөнгөө нөгөө хөвгүүд нь яат юм байгаа тасч тийм юм гэхгүй тэгэл. За тийм тохиолдол гарч ирсэн. Нэг удаа. Гэтэ тэр нь болохоор айгу тийм нэг жоохон эвгүй санагдал тэгэл би ингээл ингэж болохгүй. Ойлаа сайхан найзууд байсан юм чинь найзууд л. Яа тэгэл эмгтэй хүмүүс чинь ингээд цаанаасаа тийм нөгөө хүн ингэж хайр халамжаар одоо дутаадаг юм уу тий. Эсвэл тийм халамж тавьдаг тийм хөдөлгөөний зам байдаг байхгүй. Тэгээд тэр зангаас нь болоод Тасчгүй гэвэл болохоос яг эрэгтэй эмэгтэй сайн найз гэж миний хувьд бол байхгүй. Одоо яг бидний үе гэдэг чинь одоо яг нэг 18-аас 21 насны залуучууд байгаа шүү дээ. Тийм гол тэр нь яагаад ийм эрэгтэй эмэгтэй найзууд хамаагүй одоо нэг л яг харьцангуй яг нээлттэй болцсон гэх юм уу. Жишээлбэл манай нөхөр эрэгтэй эмэгтэй найз байдаг бүгд. угаасаа байхгүй байх ч ёсгүй. Яа тэгвэл эмэгтэй хүн тэр хэдий ч нэг сэтгэл гаргаж байгаа хэзээ ч эмэгтэй найз мэдэж чадахгүй. Одоо жишээлбэл миний одоо найз эмэгтэй найз байлаа гэж бодоход ойлгомжтой надад эвгүй шүү дээ тийм үстэй. Би бол
Тэгээ яа балиар гэж хэлээ за нэрээ. Одоо надад бол жишээ нь одоо ямар ч эмэгтэй нээж байхгүй. Байсан шүү дээ. Би тэмдэг яа. Тэгтээ байхгүй. Яг би одоо тэр эмэгтэй хүн чинь мэдээ цаашдаа ингээ найз залуутай болно. Тэгээс тэрнийх нь хараад мэдээ явж юмар гэж тийм. Чамд эрэгтэй найз одоо бол байгаа. Байхгүй надаа. Бат итгэлтэй нэг. Яагаад байхгүй? Яа тэгвэл одоо эрэгтэй сайнуудад байлаа гэж бодоход тэр хүмүүс найз охинд олчих юм бол би за минийс найз охиныгаа гомдоод хэрэггүй тийм болохоор ингээд бэлё хоёулаа хацгаа бэлээ бигод бэлэхгүй. Найзтай байж болохгүй юм. Болохгүй чи найз охид ээжс тэр эмэгтэй найзыг яах гээд байгаа. Одоо байгаа манай мөг шүү дээ. Яг байгаа одоо тэрний үдийгээс минийс байгаа. Тэглээгээ би мөгийг сайн болоогүй. Юу найз охинтой. Гэхдээ найзууд угаас тэглээгээ би мөгийг сайн болоогүй. Яг Яг нэг найзынхаа харилцаатай байгаад байгаа байхгүй юу? би хэлээд би найз барьтайгаа нэг ангид сурдаг. Яг миний. Харин тийм нэг ангиас Би сурдаг. анх найзууд гэж явж байгаад одоо үлдсэн болохоор би ихтэй мэгтэй сайн найз гэж байдаггүй гэдэг талтай би байгаа байхгүй юу? Гэтэ яг хайртай дуртай гэдгийг жоохон холхон тавиад нөхөрлөл гэдгийг яг хоёулаа толгойд ухамсарсан байх үедээ тийм зүгээр яг амьстай найзууд гэж үзүүлж явдаг байхгүй. Тэгээ чи дөрөв найзтайс би чиний дөрөв найз мэдэн шүү дээ. За. Чи хоёртой би дотор шүү дээ. Нэгэн бүр харилцдаг ч сонирхол хаяг авахгүй. Нэгэн дулаах хэрэгтэй харилцаж тийм л юм болсон. Одоо би дөрөв найз чинь чамд завхаагүй 7 магадгүй сар болж байгаа гэдэг юм гэсэн. Яг үгүй юу. За гол ээж нь ойлгох юм шүү дээ. Тэгэл надад хүн сэтгэж өндөөлээс таамаасаа ээж зүг тэдэр надад хаяа. Тэгээд тэднэр л ирээд бид нар таниулаад ээж туслаад гэр орон цэвэрлжээ цагаасаа ирээд туслаад пууз мууз хэлцээ. Таар би нэр чи наваа хэлчихсэн мартчих. Би байсан шүү дээ тэгт чинь. Зүгээр ямар тач нэг нэгэ хүндэлдэг хэрэгтэй үед нь тусалчдаг. Тийм найзууд бол надад хэрэгтэй найзууд байна. Тэгэд ер нь бол бас 10 жил тахчихсан юм байсан шүү дээ. Октодтой ярьжсэн сэртэй хүүхдтэй ингэж яриад тустаас гэсэн юм байна. Яг амьдрал дээр шалгуур найзын шалгуур гэдэг юм байгаа гэдэг юм. Яг эмэгтэй найз байх уу үгүй юу гэдэг шалгуур юм байгаа тэгэхээр тэрийг дааж авах уу үгүй юу гэдэг чинь та нарын яг одоо биш 3 жилийн дараа мэддэг зэ. Яг одоо шинэ үеийн хүүхдүүд энэ одоо энэ видеог үзэж байгаа бол те үнэхээр сайн найзтай эрэгтэй найзтай гэж болж бол 3 жилийн дараа та яг үлээ те эргээд энэ цагаа хараараа яг тэр найз чинь тийч үлдсэн үгүй юу гэдэг хараарай зэ. Яг тэргээд хэлчих. Тэрнээс бол Эмэгтэй эрэгтэй сайн найзууд байдгүй маа. За ингээд та бүхэнд бид хоёрын олсон нэвтрүүлэг таалагдсан бол Grow TV гэж YouTube-ийн channel байгаа. Тэрэн дээр subscribe дараарай. Тэгээ хоон дээр нь дарах мартаа. Бас хэвтлээ үлдээгээрээ. бидрийг битэмүүлээрэй гэж. Тэгээд байгаа тэр хайр гаргасан чи яагаад ингэж битэрт ингэж хариу яахгүй. Юу гэсэн үг вэ? Одоо хаалт одоо дэлхийн одоо байгаа технологи одоо сансар огтрон 3% л судлах тийм боломжтой гэж байгаа байхгүй юу? Тийм байхад одоо NASA-гийн эрдэмтдүүд ингээд амьдрал байж болох. Амьдрал байх боломжтой тийм гариг зөндөө нээж илүү. Чи наа мэдээлүүдийг хаанаас авт юм бэ?